Яг одоо би өөрийг хамгийн их хайрлаж хөндлөж явдаг маш дотны ах болох Амраа ахтайгаа хамт өөдөөдөөс хараа суудсан байна. Байцаалд өгч байгаа юм шиг. Яг тэгээд өөдөөдөөс хараа суудсан байгааг дооёо ах маань тайлбарлаж өгнө. Тийм ээ. Алга ташлт хэрэгтэй болов уу? За энэ их учиртай. Тэгэхээр миний энэ тоглоомоос өмнө асуух нэг асуулт байна. Тэрний үгээр та хоёр ер нь хэр их худлаа ярьдаг вэ? Чадахгүй шүү дээ. Чадахгүй юу? Үндэ юу? Гэтэ худлаа ярихын тулд үнэн юм шиг ярьдаг бас чадвар байж мэдэн шүү. Энэ бол жүжигчид бидний онцлог юм да. Юу ч гэж хэлж бол чадах ус тийм хоёр хүчтэй өрсөлдөгч өнөөдөр өөдөөдөөс харан сууцгааж байна. Та хоёрт амжилт хүсье. Баярлалаа. За ингээд тоглоомын дөрвөөр танилцуулъя. Энэ тоглоом бол худалч авдар нэртэй тоглоом. Хоёр оролцогч хойтлчин байж байгаа авдарнуудаас сонголт хийж авна. Дотор нь байж байгаа зүйлсийг бие биендээ харагдуулахгүйгээр урдаан тавиад доторх зүйлийг тайлбарлана. Та бүхэн үнэнгээсээ ярьж ич болно. Та үнэнгээсээ тайлбарласан ч болно. Эсвэл огт худлаа ярьж тайлбарлаж болно. Яаж оноо авах вэ гэхлээр үнэн ярьж байгаа худлаа ярьж байгаа гэдгийг нүдийн сайн харж байгаа шинжиж хэлэх ёстой. Хэрвээ та тааж чадахгүй бол худлаа ярьж байгааг нь худлаа гэж хэлж чадахгүй үнэн гэж хэлэх юм бол та нэг оноо алдна, харин эсрэг талд нэг оноо авах учиртай. Ингээд хоёр авдрын эцэс та хоёрын маань хин ялагч нь болох вэ гэдэг нь тодорхой учиртай юм шүү. Ингээд бүгдээ амжилт хүсье. За. Чи муугаар эхэлчих. За илүү нэг. Тав. Та хамгийн шагны. Тав. Рүтэ тав гэлээ. Тав нэмээ яваа. Аас. Үндима. За энэ бод. Шилэн аяган дотор цэлцгэнж байгаа жээлийн дотор хийсэн тенсти бөмбөг. Шилээ яг ямар өнгөтэй? Зүг яг нэг шилшгээ юм цагаан юм. Жээлийн ямар өнгөтэй? Жээлийн яг жээлийн шиг яг энэ ямар гэх нэг жоохон цэнхэр туяад цагаан бараг л цагаан. Чи үнэ ярьж. Тийм ээ! Одоо яасан гэсэн үг вэ? Би хоцсон гэсэн үг ээ. Та нараас асуухгүй шүү. Асуухгүй. Ихнээсээ маш судлаа байлаа шүү. Тэсрэг бөмбөг салгаад байгаа мó да. Энийг хатааж байгаа. За. Нүдний шилт. Ямар юм аа? Нүдний шилтэй. Юу хатаагаар нүдний шилтэй гэдэг. За, нүдний шилтэй. Халуун ногоотой. Халуун ногоотой. Нүдний шилтэй. Өөр Энэ хатааж байгаа юм маань ч тийм ээ. Миний хамгийн хайр хүрм амьд. нүдний шилтэй халуун ногоотой амтаа. Энэ худлаа. За худлаа гэдэг хариулт өглөө. Амраагийн хувьд
Би үнэ ярьсан шүү дээ. Наар юу? Адилхан үү те? Яг л үнэнгээс яриад Би үнэнгээс яриад байгаа байхгүй. Анхаа бол чамд үнэндээ итгэдэг юм байна уу? Хавчаартай болохоор хатааж байгаа. Тий. Халуунагоо байна уу? Байна. Байна. Нүдний шил байгаа шүү дээ. Хасаа Азийн дуртай юм уу? Тий. За энэ хоёр маань үнэхээр уур чадвар гаргасан айгүй сонирхолтой хэлбэрээр тэмцээнийг үргэлжлүүлж байна. Ягаад гэх юм бол үнэнгээ ярьж байгаа ч гэсэн худлаа ярьж байгаа юм шиг тоглож чадахгүй тэгвэл жүжигчний уур чадвар бас би анхааг бол түрүү үнэхээр үнэнгийн яриад байна гэж бодсон чинь үнэхээр худлаа ярьж байсан юм байлээ шүү дээ. За ингээ үргэлжлүүлцгээ та хоёрт одоо нэг авдруулсан байгаа. За. Хөнгөн юм тий. Их гоё амттай. Хачрууд нь болохоор Монголд хамгийн их байдаг. Би энэгээр бас заримдаа тоглож болохоор ч юм шиг. Би гол наадах чинь таахгүй би чамааг үнэн худлаа ярьж байгааг тааж байгаа шүү дээ. Хавчаартай гэдэг шиг. Амт юм. Чүнэ ярьж. Тийм ээ, үнэ. Тортиланд боосон самран хачиртай хүгэлдэ. Худлаа ялцдаг гэж гэхгүй. Одоо би ярьж байгаа. Тий, сая бол тактикийн хувьд бол анхаа маань одоо солбич нэг үзье гэж бодсон боловч тий тактик жоохон бүтлгүй очих шиг боллоо. Гэхдээ үнэхээр хоёроо. За, одоо нэг авдрал та хоёрын ялагчийг шийдвэрлэх гэж байна. Би хоёр ялсан шүү дээ. Тэгсэн тийм. Тийм ээ. За 3 ялчих тий. Би хоёр ялсан гэх. Сүүлдээ энэ үний яриад энэ худлаа яриад энэ сонсдохоо мэдгэдэг байлаа шүү. За. Эцэгч. За энэ бол антин байна. Нэг биш шүү. Үстэй. Урт. Антин. Өөр юу асан? Өөр юу энэ да? Улаан ногоо хоёрын өнгийн дундор өнгөтэй. Улаан ногоо өнгийн дундор өнгөтэй. Бор өнгөтэй. Иддэг зүйл юм уу? Том амт юм уу? Үнэ яач вэ? Худлаа ярьсан юм аа. Яндаа анхаа маань гинэн байна. Үнэхээр гайхалтай сонирхолтой. Тэгтээ одоо магтан сайшааг нь хаашаа. Үнэхээр гайхалтай худалч усуд байт юм байна дөө. Ингээ тэмцээнд маань хин ялагч болсныг та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Тэмцээний ялагчаар манай Амра тодорчээ. Баярлалаа. Улаан бидэтэй хамт жүжигч найрын продюсер Амсаа байна. Баярлалаа.